welcome back to Rich Tarot Хүзэр. Шинээр суугт маань subscribe хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ эхрийн ортон төрсөн хүмүүсийнхаа 9-р сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. За тэр нь хэрвээ таны нар эхрийн ортных бол сар, мандалт, Венус болон Марс гарагч эхрийн ортонд байрласан бол энэ төлөв танд хамаатай гэсэн үг. За бүгд төлөвөө тавихаас өмнө ингээд сайхан энерги цэвэрлэцгээе. За та гүнзгий амьсгаа авч агаад хамаг одоо стрессээ гаргаарай гэж зөвлөе. 1 2 3. Надад мэдээлэл авчирдаг хон тэнгэрүүд маань ер нь 9-р сард эхрийн ортонд төрсөн хүмүүс маань ерөнхий энергийн төлөв байдал нь ямар харагдаж байна. Санхүү дээрээ одоо юу гэдэг нь карьер дээрээ, хайр дурлалын талбар дээр, эрүүл мэндийн талбар дээр ер нь ямар хөө мэдээллийг тэд маань хандаж та бүгд маань өгөхгүй. За би уламжлалт ёсороо 7 өдрөө оноох байгаа. Олноор унсан картыг авахгүй байгаа. Sorry. Олноор унаад Tower moment гарч ирсэн. Ace of Wands. Lovers. Тэгэхээр шоу илүү мэдээлэл өгөөч. Мэдээлэл авчирч байгаа охин тэнгэрүүдэд маш баярлалаа. За дахиад нэг өдөр авъя. Дэлгэвчсэн маш их баярлалаа. Хай өдөр өрөө чашаглаа. За хамгийн ихний өдөр маань Tower гэж гарч ирсэн. Ерөнхийдөө бол таны ертөнцийг харах өнцөг, өөрийнхөө амьдралыг харах өнцөг, өөрийгөө дүгнэх дүгнэлт ч юм уу те. Амьдралдаа ингэж амьдралдаа хадгалж авдаг одоо юу гэдэг үзэл баримтлалууд, зарчмууд ер нь ямар нэгэн тань чухал гэсэн нэг тийм зүйл ингэж нуурч унж юм. Тэр маань заавал муу зүйл байх шаардлагагүй. Үзэл бодол чинь нуурч унсны одоо гинтийн нэг зүйл болж байгаа хгүй таны амьдралд. Та ертөнцийг харахтаа энэ цамбаг дотроос хардаг байсан бол одоо энэ аян цахилгаан юм цагж байгаа юм шиг тийм үйл явдал болонгот одоо үйл явдал ч юм уу тийм юм танд хүн танд хэлэх юм уу эсвэл та тийм үгийг хүнд хэлэх юм уу эсвэл үйл хөдлөл нь айгуу тийм гинтийн аян цахилгаан мэд байх магадaltaй ерөөсөө тийм санаж байгаагүй бодож байгаагүй бүр огт тас харж байгаагүй тийм зүйл болно 9 сард. Тэгээд тэрнээсээ үүдээд таныг шүү дээ амьдрах жоохон хүсэл эрмэлзлийг чинь бууруулж магадгүй одоо юу гэдэг тэрний үгс үг гэхэлэр амьдралаас таашаал авахаа жоохон болдог ч юм уу дотор чинь ингээд асж байгаа гал байгаа штэ тий тэрийг чинь жоохон ингэж юу яж магадгүй сарниулдаг ч юм уу жоохон ингэж хүчийг багасгадаг ч юм уу өдөр болгон нэгэн хэвийн өнгөрөөж байгаа юм шиг ямар ч үр бүтээлгүйч байгаа юм шиг тэгээд дандаа өөрийнхөө нөгөө нэг comfort zone байгаад байна. Нэг гэсэндээ таныг ай тухтай байдаг орчинд л байгаад байна. Тэрнээсээ гарч чадахгүй, гарахыг хүсэхгүй, өөрсдөлтгийг хүсэхгүй ч байгаа юм уу. За тэгээд lovers гэдэг карт маань юу бэлэгддэг гэхээр яг эхрийн ордныхны бэлэгддэг карталтаа угаасаа өөрөө. Тэгээд дээрээс нь яг заяаныхаа хандаа учирч магадгүй маань 9 сард эхрийн ордныхан маань эсвэл нөгөө бидний дотоод ертөнцид маань эрэгтэй, эмэгтэйлэг эм чанарууд байдаг штэ. Хэдий бид нэр зарим хүмүүс эмэгтэй хүн байглаараа болж төрсөн ч гэсэн дотор нь эрэгтэйлэг чанарууд байдаг те. Муу ялгаагүй эрэгтэй хүн байл да байглаараа харахад эрэгтэй. Тэгтээ жаахандаа дотроосоо энэ эмэгтэйлэг чанаруудтай ч юм уу те. Тэгэхээр хүн болгоноосоор юм эрэгтэйлэг зан чанарууд байдаг. Тэгэхээр энэ карт гарч ирж байгаа нь
та нар дотоод ертөнцийнхөө эрэгтэйлэг эмэгтэйлэг зан чанаруудыг илүү балансжуулаад тэнцвүүлжүүлэх юм болов гэж харагдаж байна. За энэ lovers гэдэг картыг хөшөөлөд тодорхойлж өгөөж шинээр амьдрал нь романтик харилцаан дээр партнер орж ирж байна уу? Тийм урд нь ингээд таны дотор айгу тийм тэмцээн маргалтаан болж исэн ч юм уу? Эсвэл та яг одоо хин нэгэн хүнтэй гэж жоохон маргалтчихсан байж магадгүй. Хэрүүлтэй байна гэж харагдаж байна. Хайртай хүнтэйгээ хэрүүлтэй байна гэж харагдаж байна. Тэгээд тэр хэрүүл маргаанаа ингэж зогсоох, та хоёр өөрсдийнхөө энерги илүү дээд түвшин рүү аваачих. Одоо буцаад эвлэрэх тийм шин боломж орж ирж байна. Эсвэл хэрвээ та яг одоо хин нэгэндээ хэрэлдээгүй байгаа бол энэ зүгээр амьдралд чинь яг тийм шинэ хүн орж ирж явах магадaltaй. Тэгээд та энэ хүнтэй яаж уулзах вэ гэх юм бол өөрийнхөө миний түрүүний хэлээд байсан comfort zone-оосоо гарч уулзна. Comfort zone гэдэг нь яг үүндээ бидний тухтай байлгадаг тийм одоо орчин гэлнэ. Дандаа л очдог газар ч юм уу тий. Бусад ертөнцөөс гадаад ертөнцөөс нуугдахыг хүсэхдээ бид нэр ямар газар руу очдөг вэ? Яг тэр газар гэрш байд юм уу? Тэгээд тийм машин байд юм уу? Мэдгүй ямар ч байсан өөрийнхөө таныг арай тийм одоо тав тохгүй болгох тийм газар руу тийм өөрийгөө хүрээлүүлэгдээд тэгээд энэ шинэ хүнтэй уулзна гэж байгаа байхгүй юу? За тэгвэл энэ шинэ хүний талаар ямар өшөөлөн мэдээлэл өгөөж ямар махбодтой хүн байх бол ус махбодтой хүн байна гиндэ. Тэгээд зүрх сэтгэлээсээ зүхтдаггүй. Хин нэг нь ингээд зүрх сэтгэлээ өгөхөд бэлэн шууд гэрлэлт гарч ирж штт. Тэгээ энэ хүн таны амьдралд орж ирснээрээ таныг өөрийг чинь өөрөөр харахад туслана гэсэн үг. Шинэ өнцгнөөс өөрийгөө дүгнэхэд туслана. Эсвэл штт та урд нь ингээд амархан юмнаас уудаал одоо юу гэдэг өшөө сонин юу байна, өшөө шин юм юу байна гэж асуугаал яг нэг барьж явсан юм аа ингэж дуусгахгүй байгаад исэн байж магадгүй. Тэгэхээр энэ хүн таны амьдралд орж ирснээрээ таныг тэр чигээр нь одоо өөрчлөх ч юм уу тийм учраас энэ tower цамхаг moment цамхаг хүзэр гарч ирсэн байж магадгүй. Тэр чигээр нь таны амьдралыг ингэж аяг цахилгаан болгож нураагаад тэгээд таныг шинээр ингэж бүтээхэд бас туслах боломжтой. Ер нь бол бид нэр өөрсдөө дандаа шинжилж явах хэрэгтэй. Одоо iPhone гэх зэрэг янз бүрийн утасууд ингээл сар болгон ч юм уу ингээл үе ингээл апдейт хийдэг штэ. Тэрүүн шиг бид нэр яг өөрсдөө апдейт хийж явах хэрэгтэй. Үргэлж шинжилж явах хэрэгтэй. Тэгэхгүй нэгний хэвэн ингээл байгаад их юм бол айгу уйтгартай амьдрал ямар ч хөгжил дэвшилгүй. Тийм учраас энэ хүн таныг өөрийнхөө тэр нөгөө одоо comfort zone гэж ирсэн шүү дээ тий. Аюултай байлгадаг орчингоос ч гарахад туслаад тэгээд зүрх сэтгэлээ чинь дотоод ертөнц рүү хамтдаа аялахад бас туслах юм шиг байна. Илүү таныг одоо өөртөөгөө илүү контакт үүсгэж чаддаг, өөрийгөө илүү сонсдог, зүүн сайнгоо илүү сонсоход чинь туслах магадaltaй. Энэ хүн шинэ хүн орж ирснээр тэгээ higher friend гэдэг хэзээ маань ер нь гэрлэлт урт хугацаанд тогтвортой тийм харилцааг бэлэгддэг. Тэгэхээр энэ хүндээ та урт хугацааны тогтвортой харилцааг үүсгэх боломжтой байна. За тэгээд High Priestess гэж гарч ирсэн. Зарим нэг ихрүүд маань яг одоо энэ далд тухамсрын, далд ертөнцийн одоо таро гэх зэрэг юм янзын юмнуудыг мэрэг төлөвч юм уу тийм юмнуудыг аягүй сонирхож байгаа юм шиг байна. Тэр хүндээ хандаж хэлэхэд тань дотроос ч юм ингээд сонирхол төрөөд байх юм бол яг үүндээ тааж гисэн ийм мэдээллийг өөрөө унших чадвар байна гэсэн үг дотор чинь тэрийг ингээд онгойлгоод түлхүүрөнд гарцсан байгаа. Хамгийн гол нь сонирхол дээрээ үүдээ тэрийг ингээд тавтаад их юм бол цаанаасаа ингээд толгойд очиж ингээд юм уншиж байгаа юм шиг мэдээлэл орж ирдэг. Яг ингээд ном уншиж байгаа юм шиг энэ ингэж байгаа юм биш тэгээд ингээд тэг өөр ингэсэн бас ахиусан нэгрүүдчээч болох магадaltaй зарим ихрийн ортууд маань. Тэгээд бусдад яг айгуу тийм эрэх тэгш хүмүүс туслахыг хүсэж байна. Одоо юу гэдэг найз нөхөдтэй ч юм уу, гэрийнхэндээ ч юм уу, хайртай хүмүүстэй ч юм уу, албан газрынхаа хүмүүстэй ч юм уу өөрийнх нь туслаж чадах юу л байна. Туслаад ингээл дэмжээл өгчмөр санагдаад байдаг. Тэгсэн чинь юу аахгүй юу? Айгуу шаргуу хөдөлмөрлж ийн гэж гарч иж 9 сард нэг цанхуу дээрээ ч юм уу
Одоо энэ 6 сар гинэ. Одоо энэ 8 сарын 27-нд бүтэн сар гарна. Тэр бүтэн сар маань юуны охины орсонд байрлаж байгаа. Тэгээд энэ сард болохоор бидний бидрийг илүү энергитэй болгодог, илүү хүчтэй болгодог, зорилгынхаа төлөө тууштай явахад илүү туслах тийм энергитэй болгох сар байгаа. Тэгэхээр та энэ бүтэн сар гарахаар бас хүслээ шившиж болно. За би 9-р сард ийм зорилготой байгаа билээ. Ийм зорилгууд маань хүрэхэд тусалж байгаа та бүгдээ гэлээ. Туслаач биш шүү. Туслаач гэчихээр чинь та тутмаг энергийг явуулж байгаа. Тэрний оронд тусалсанд баярлалаа. Ийм гайхамшигтай ирч хүчийг тансаг амьдралыг надад бэлгэлсэнд баярлалаа гэж сайшааж авах хэрэгтэй. Магтаж амаараа ингэж өрөөх тусам улам амьдралч ингэж цэцгэлэх нь байна л да. За тэгээд би энэ 6-гийн зоос гэдэг хүчрийг улам тодорхойлуулъя. За ямар ч байсан ихрийн ордныхны маань амьдралд энэ хостой болох боломж орж ирж байгаа 9 сард. За энэ картыг тодорхойлуулаач. Юу яаж вэ? Зарим ихрийн ордныхан маань хүнээс тусламж авахдаа жоохон зориггүй байгаад байна л да. Заримдаа бид нарт нөгөө нэг тусламж хэрэгтэй байхад бид нар тэрийгэ хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн өөрийнхөө хүчинд л итгэх гээл өөрөө л чадна, би болгоно гээл ингээл явах гээд байдаг. Тэгэхээр яг үүндээ заримдаа бид нарт зайлшгүй өөр нэгэн хүнээс тусламж авч ээж, өөр нэгэн хүнээс мэдээлэл авч ээж ер нь бол заримдаа ахиц дэвшилт явагддаг. Тэгэхээр битгий зориггүй байгаарэ. Тусламж нэхийг хэрэгтэй байвал хин нэгний туслалцаа таны амьдрал хэрэгтэй байгаа бол айлгүйгээр асууж байгаарэ. Гэхдээ яг угаасаа юм гэдэг баланстай байх хэрэгтэй те. Учир нь юу вэ гэхээр өнгөрсөн дандаа ингээл туслаач гэдээс найзаасаа дахиад туслаач гэж явах юм бол бас хэцүү. Тийм үү? Тэгэхээр яг та альва зүйл дээр ингэж жоохон яг алтан дундчийг барьж амьдралдаа хөвшвөл зүгээр. Ер нь алтан дундч гэдэг бол яг л алт шиг үн цэнтэй байдаг. Тэгэхээр хэтрүүлэхгүй бас багсуулахгүй яг алтан дундчийг бариад явхад боломжтой. Тэгсэн чинь зарим нэг энэ блок байна л да. Толгой дээр чинь, зүрхэн дээр чинь, хөлний чинь доор жоохон зарим нэг ихрүүд маань жоохон юм дээрээ жоохон хармын энерги явуулаад байж магадгүй. Энэ минийх гэдэг ч юм уу те, ямар нэг юм ангуудаа энэ минийх, ямар нэгэн хүнтэй хүнд хайртай болонгуудаа чи минийх. Ямар нэгэн мэдлэг олонгуудаа энэ минийх гэдэг ч юм уу те. Энэ миний мэдлэг. Яг угаас таны мэдлэг нь зөв л дөө. Гэхдээ мэдсэн сурснаасаа бусдаа хуваалцаад тэдрийг ч бас ингэж тэднэр ч бас туслах нь бас тань илүү их үр өгөөжийг авчирч байгаа. Тэгээд хэрвээ таны санхүүг ингэж санхүүгийн хэмжээг ингэж уут байна гэж төсөөлөх юм бол та уута атхаастай ингэж тагалцсан бариад байж байгаа. Минийх гэдсээр агаад хинт ч юу ч өгөхийг хүсгүй. Гэтэл яг та уута илүү томсгоё гэж авал тэр уутандаа зай гарах учиртай шүү дээ эхлээд. Тэхийн тулд заавал өгчээж зай гарлаа, уута томсглоо. За дараа илүү ихийг орж ирнэ гэд. Тэгэхээр өөх авахын ухаанаар байх юм бол таны амьдрал илүү цэцгэлэн гэж харагдаж байна. Тэгээд нэг л зүйлийн талаар нэг л юмны талаар нэг шин сонирхол, шин хүсэл эрмэлзэл дотроос ч гарч ирж байгаа 9 сард шин мэдээлэл. Ер нь ихрийн орсныхан маань айгүй тийм шин мэдээлэл технологи ч юм уу те. Ер нь мэдгүй харахгүй мэдэж үзэж байгаагүй, харж үзэж байгаагүй, бодож үзэж байгаагүй юмуд юу л вэ? Тэр бүгд ихрийн орсныхны маань анхаарлыг маш амархан татдаг. Тэгсэн мөртлөө дотор нь заримдаа 2 хүн байгаа юм шиг байдаг. Нэг хэсэг нь А-г сонгоё гэж яхад нөгөө хэсэг нь Б-г сонгоё гэдэг ч юм уу дотроо жоохон зөрчилтэй байдаг. Яг нэгэн зүгт 100% тэр чигээрээ сонголтоо хийгээд бас хэцүү. Дийлэн ихрийн орсныхан маань ингэж юу байдаг л да. Хурим ч юм уу урт хугацааны тогтвортой харилцаа бүтээхээсээ зарим нь яадаг. Яагаад вэ гэхээр өөрийнхөө эрх чөлөөг алдчихгүй гэж айж байна.
тэрэн дээрээс нь эрх чөлөөгөө алдчихгүй гэсэн айдас эрх чөлөө минийх гэд ингээд харамлаад байж байгаа ч байж магадгүй заримуд нь. Гэхдээ мэдээж бидний амьдралд эрх чөлөө чухал л та. Гэхдээ заримдаа нөгөө айдас гэдэг зүйл чинь өөрөө бидний хизээч яг зүг зам руу залахгүй. Тэгэхээр айцаа багасгаад яг нөө илүү ертөнцөд итгээд яг нөгөө фул гэдэг хүзэр байдаг ч та бүгд өөрт нь мэдчих харж ирсэн бол тэнэг гэдэг хүзэр дээр гардаг шиг тэр хүн шиг амьдрал илүү зүгээр. За тэгээд ямар ч үсээ шинэ сонирхол шинэ мэдээлэл орж ирж байна. Шинэ хүсэл эрмэлзэл дотроос чинь ингээл булиглаа л ингээл шууд асж байгаа юм шиг орж ирж байна. За энэ талаар өшөө илүү мэдээлэл өгөөч. Change тэг өөрчлөлтүүд ирж байгаа хгүй таны амьдралд 9 сард тэр чинь сайн зүйл яагаад вэ гэхэлэр өсөлт, дэвшилт харагдахын үндэс гэсэн үг. Mature man. Зарим нэг ихрүүд маань айгүй тийм бие даацсан одоо юу гэдэг айгүй тийм хөгшин сэтгэлгээтэй хөгшин сүнсүүд байх магадaltaй. Уг сүнс нь бас айгүй олон удаа төрчихсөн энд ертөнцид. Тэгээд төрчихсөн учраас юм болгоныг хийгээд үзсэн юм шиг заримдаа санагдаад юунд ч ингэж анхаарал ч юм уу тий сонирхол төрхөө бах хавар болчихсон байж магадгүй. Тэгэхээр яг хоо битгийсэн надад 9 сарын шинээр юм орж ирж байна гэж байна. Тэгээд тэр нь холын зайнаас, холын орноос, distant horizons гэдэг маань ер нь холын чандаас гэсэн үг. Холын чандаас өөрчлөлт ирж байна. Тэгээд тэрэндээ бэлдээ гэж юм битгий аагаараа за өөрчлөлтөөс айж болохгүй. За тэгсэн чинь дэлхий world ертөнд хөдөр мандаш гарч унсан strength. Зарим нэг ихрийн ордныхан маань арслангийн ордны хүнтэй харилцаа үүсгэж яаж мэж магадгүй яг одоо. Яг уу арслан ч өөрөө гал, ихэр ч өөрөө агаарахгүй. Тэгэхээр агаар, махбод, гал махбод хоёулаа биендээ таардаг л та. Then world гэдэг хүзэр гарч доошоо гарч унжуулсаар нэг л ямыг дуусгаагүй, цэг тавигдаагүй байна гэж гарч ирж ах юм. За тэр нь яг энэ талаар юм бол тэрийг асууч. За мэдээлэл авчиж байгаа охин нэрүүдтэй маш их баярлалаа. Тэгээ би дээрээс нь үзэж байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Асуулт асуух байвал comment section бичээрэй. Тэгээд би хувийн уншлага хийхгүй байгаа шүү. За world card гарч ирсэн. Юу байна? Нэг гал махбодтой хүнтэй харилцаа үүсгэсэн юм уу? Тэгээ та хоёрын хооронд ингээд цэг тавигдаагүй юм уу? Ямар ч хэлсэн King of Wands буюу энэ модны хаан гэх юм ааш. Wands-ыг одоо мод гэж орчуулах уу? Сава гэж орчуулах уу? Wand, савны хаан гэж орчуулах юм байна л да. Энэ маань яг гал махбодтой хүн хоньны орд, арслангийн орд, номын орд хонь жилтэй хүн байх ч бас магадaltaй шүү. Тэгээд айгүй тийм нүдэн дулаахан айгүй харц булаам тэгээд анх ингээд би руугаа ширтэж харахад дотроос ч ингээ гал асч байгаа юм шиг байсан. Тэгээд бидээ ингээ хүрэхээр яг ингээд электрик шок ингээ зогсож байгаа юм шиг. Айгу тийм хөрсөн газар болгоно ингээд электрик үүсгэж байгаа. Айгу бидээ маш их татагдсан байна да хоёр маань. Тэгэд энэ хоёр хүн та хоёрын хувь цэг тавигдаагүй байна гэж харж ирж байна. Тэгэд энэ хүн барыг таны хүсэл биелчихсэн гэсэн үг. Judgment. Тэгээд шүү дээ. Дэнслэгдэн л гэж яах юм. Дэнслэгдэн гэдэг маань одоо кармагаар энэ хүндээ урьдчилсан байх магадaltaй өмнөх амьдралын үеийн үрээр. Тэгээд тийм ч учраас одоо цэг тавигдаагүй болохоор одоо энэ амьдралдаа ингээд цэг тавих гад та хоёр өрөө бидээ өгч дуусгах гэдэг гэж магадгүй. Тийм ч учраас анх харахтаа айгүй тийм урд нь баг өмнөх амьдралдаа мэдчихсэн юм шиг айгүй тийм танил санагдсан энэ хүнтэй учирсан чинь. Тэгээд 9 cups гарч ирж байгаа нь яг хүсэл биелчихсэн гэсэн үг. Нэг гэсэндээ та мөрөөдлийн залуу, мөрөөдлийн бүсгүйгээ ямар байдаг гэж төсөөлөх үү? Энэ залуутай энэ бүсгүйтэй уулзсанаар яг тэгж мөрөөдлийн хүнтэйгээ уулзч юм шиг санагдчихээн л да. Тэгээд шүү дээ. Энэ хүн шинээр орж ирж байгаа мó эсвэл яг хуучны X юм болоо тэр талаар мэдээлэл өгөөч. Oops,
сөхөзч маань хаасаг онж байна уучлаарай. За сахиусан нэгрүүд байна, охин нэгрүүд байна. Энэ King of Wands гэдэг хүн маань хуучны хүн юм уу? Шинээр орж ирж байгаа хүн юм уу? Тэр талаар мэдээлэл өгөөч. King of Wands тодорхойлголж одоо юу болж байна? Энэ чинь амар их гал авалдсан л хүн байхын нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой. Тэгээд ямар нэгэн ингээд сонголт хийнгүүд тэрийн төлөө бууж өгдөггүй. Тэгээд заавал хүссэн юм авч салтай нэг тийм хүн байна. Тэгэхээр эрэгтэй хүн чинь ийм зантай байхад гоё л доо. Яг ямар ч найзууд нь ч юм уу, гэрийнхэн нь ч юм уу юу ч хэлсэн гэсэн өөрийнхөө үзэл баримтлалд үнэнч байдаг. Ингээд хаврын салхи шиг ийшээ тийшээ найгахгүй. Тийм байхад бас л гоё л доо. King of Cups гэнэ. Баахан хаануудын нэр гарч ирж байна. Юу байна? Энэ хүн биш дээ. Танаас айгүй насаар ах байх магадaltaй. Насаар их ч юм уу, насаар ах ч юм уу. Эсвэл айгүй тийм бие даацсан. Тэгээ жоохон контролдох гээд идэх ч юм уу. Бизнес эрхэлдэг байж магадгүй. Тэгээ бизнесийг амжилттай явж ингэж харагдаж байна. Сагуугаараа бусдаас хараад бус. Нилээн тогтвортой байрын хүн байна. За энэ хүн маань тэгээд хуучны хүн болж таарвуу. Юуны вэ? Nine of Cups гарч байна. Юу л энэ л да. Та бодохдоо биш тий. Та болохоор нөгөө нэг агаар махбодтой учраас жоохоо ингээд энэ хүн таныг харахтаа айгүй тийм юу гэж хардаг. Докторгүй гэж хардаг. Амархан ингээд бодлоо өөрчилдөг. Нэг л мэдгээд өөрийг сонгочихсан байж байдаг. Тийм учраас энэ хүн танд жоохоо итгэдэггүй. Энэ угаасаа намайг одоо надтай хайртай гэж яагаад өөр гой хүн гараад ирэхээр намайг угаасаа тэгэл мартаа сольчихно гэж айдаг энэ хүн болохоор. Тийм учраас тэлээ өгдөггүй. Гэхдээ энэ хүн болохоор доктортой байдлыг айгүй хэрхэмэлдэг. Энэ хүний Venus юм уу, Mars нэртэй үхрийн ордонд байрсан байх магадaltaй. Үхэр, матар, эсвэл охины ордонд байрсан байх магадaltaй энэ хүнийх. Таныг харахтаа энэ хүн болохоор докторгүй. Одоо энэ хүн тэгэхээр чинь айгүй тийм романтик харилцаан дээр доктортой байдалд хэрхэмлдэг хүн байгаад байгаа байхгүй. Гэтэл таны зүгээс нөгөө та өөрөө амархан агаар учраас энэ тэнд ингээл хийсэл явж байдаг учраас амархан бодлоо өөрчилдөг учраас яг нөгөө тань жоох итгэдэггүй л гэж харагдаж байна. Энийг би хуучны хүн гэж харж ах юм. Хэрвээ энэ хуучны хүн биш бол инженеэр орж ирж байгаа хүн шүү зарим хүмүүст маань хандаж хэлэхэд. За тэгээд тэгэхээр энэ хүн та хоёрын хооронд цэг тавигдаагүй энэ насны харилцаанаас өмнөх харилцаанаас цэг тавигдааг юм уу эсвэл одоо юу гэх юм те өмнөх насн дээр та хоёр ингээд хамт уулзаад тэгээд дараа наснда дараа төрөлтөө хоёулаа хамт уулзаад тэгээд өөрөө төлцгөөнөө гэсэн юм уу ямар ч лсэн энэ амьдрал дээрээ болохоор энэ хүнтэй ингэж уулзраад уулзаад яг энэ цэгээ тавих боломж гарч ирнэ. Тэгээд айгүй хүчтэй байна. 9 сард маш их хүч тэнхээ шаардагдчихээн. Энэ одоо ирж байгаа тэр tower moment-ийг даван туулахад хүч тэнхээ шаардагдана. Сэтгэлийн тэнхээ, бие физиологийн тэнхээ, оюун ухааны тэнхээ, санхүүгийн тэнхээ, одоо юу гэх юм те. Өөртөө итгэх итгэл. За тэгээд юу гэх ерөнхийдөө бол бусдаас тусламж хүсэхгүй байхыг ирмэлзээд байгаа юм шиг байна. Зарим ихний ордныхан маань би чадна би болгоно гэд. Яг нэг бодлороо тэр маань айгуу тийм өөдрөг үзэлтэй байгаа ч гэсэн нөгөө талаараа бас бид нэр бодит байдалтай ингээд 100% хараад үзэх юм бол заримдаа юу гэж магадгүй л те. Яг цаанаасаа тусламж хэрэгтэй байж магадгүй юм шиг байна. Тэгэхээр түрүүний нөгөө нэг энэ хүзрийн хэлсэнчлэн тусламж хэрэгтэй байгаа бол айхгүйгээр хүсэж бай гэж байгаа штэ те. За тэгээд энэ 9 сард эхрийн ордныханд маань хандаж ямар зүйл өгөх вэ? Охин тэнгэрүүд нь одоо энэ бүгдийг даван туулахад амьдралдаа зөв сонголт хийхэд ямар даван туулах вэ? Юу өмнөх шархаа эдгээ гэж гарч ирж байна. Стресс байгаа бол стрессээ арилгадаг юмнууд хий гэж байна. Тэгээд буцаад гал цогтой дотроосоо амьдрах чин хүсэл эрмэлзлээ асаа гэж байна. Тэгээ хайр орж ирж байна угаасаа. Хайр сэтгэл.
би өөрийгөө хайрлах хайр, бусдыг хайрлах хайр, одоо романтик харилцааны хайр бас байж магадгүй. Тэгэхээр дотроосоо гаднаасаа эргэн тойрныгоо хайраар хүрээлүүлэгдэхийг хүсэж байгаа бол эхлээд тэрийг дотроосоо эхлэх хэрэгтэй, өөрчлөлтийг дотроосоо эхлүүлэх хэрэгтэй гэнэ л дээ. За би энэ шинээр юм нэг чулууны мэргэжлэх нэг юм авсан байгаа. Тэгэхээр энэ чулуугаараа би айгуу тийм яг тодорхой асуулт асууж, чулуугаар тодорхой асуулт асууж мэргэлдэг. Ямар асуулт асуух вэ? Бодъё. За ихний ордныхан маань 9 сард үр дүн ямар байх вэ? Ихний ордныхан маань 9 сарын үр дүн ямар вэ? За би нэг сайн харъя. Z гэдэг юу гарч ирж байна. За энэ дүрс болохоор ямар энергийг бэлэгддэг вэ гэх юм уу? Яг нь англиар орчуулах юм бол defense гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрсдийнхөө ингээд шалгалтын туршид одоо маш дотроо маш их хүч хуримтлуулдаг гэсэн үг. Тэр шалгалтыг даван туулахын тулд дотроо маш их хүч хуримтлуулж байгаа шүү дээ, тий. Тэгээд хүч хуримтлуулагдаад тэр блок гэж гаргахыг хүсэж байгаа мó, урталт чинь тавьсан байгаа ингээд саад бэрхшээлүүдийг даван туулахыг хүсэж байгаа тэр хүчээ ашиглаж. Тэгээд дээрээс тэгэхээр энэ чулууны гол мэдээлэл бол юу л да? Patience монголоор юу гэдэг? Patience, төвчээр гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол perseverance буюу одоо тууштай байдал, бууж өгөхгүй байдал, тэгээд caution буюу ингэ жоохон анхаарал сэрэмжтэй байх байдал нь 9 сард айгүй хэрэгтэй гэж танд хэлж байна. Юм альва зүйлийг сонгохдоо эхлээд маш сайн ажиглах гэж байна. Тэгээд ажиглаж бодож мэдээлэл цуглуулсныхаа үндсэн дээр зөв алхмыг сонгож, зөв сонголтыг сонгож анханасаа яг таны нүдэнд харагдчихсэн барцдыг өөрөөсөө зайлуулна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яг уу эхвас гэж орчуулдаг юм л да. Эртний Скандинавийн одоо юу тийм одоо хүмүүсийн хэрэглэдэг байсан дүрс. Тэгэхээр эхвас гэдэг маань өөрөө ингээ харах гэсэн утгатай. Ямар ч тийм хэцүү байсан ч гэсэн харах гэсэн утгатай. Discomfort гэж байгаа байхгүй юу? Тэгээд хэцүү байсан ч хараад тэгээд growth буюу одоо ургалт цэцэглэлт хөгжилтийг авчир гэж байгаа. Тийм учраас 9 сард эхний ордныхандаа хандилгээд маш сайн хараагаа сайн сайжруул гэж хэлээ. Одоо нүдний шил авч зүөх юм уу? За тэгээд эсвэл юу дотоод дуу хоолойгоос өсөөд энерги цэвэрлдэг нэг тийм дасгал хийд юм уу? Meditation буюу нөгөө бясалгал хийдэг юм уу? Би бодохгүй бас бясалгалын бичлэг оруулна. За та нарынхаа энергийг илүү ингэж өндөрт авчрах. За тэгээд 9 сард эхний ордныхандаа амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай хөөрхнүүдээ хайртай шүү.